Сайн бацхан үзэгчтэй цагаар орчин шинжилгээний газраас та бүхэнд өнөө шөнө болон маргааш өдрийн цагаар мэдээллийг танилцуулъя. За прогнозын хувьд товчхондоо бол өнөө шөнө болон маргааш өдөртөө бол ихэнх нутгаараа хур тундас зарим газраараа цас орж нэлээд хүйтэн байх ийм өргөд төлөвтэй байгаа. За өнгөрсөн хоногийн хувьд ч гэсэндээ аваад үзэхэд бас барууны зарим газар зам төвийн бүсийн баруун хэсэг болон хойд хэсгээр бол бага зэргийн тунц буюу нойтон цас бол орсон байдалтай байгаа. За ялангуяа Говьтай аймаг, Ховдын өмнө тал, Завхан, зам Аранга аймгийн ихэнх хэсгээр бол бага зэргийн нойтон цас буюу хур тунц бол орсон байдалтай бол байна. За өнөө шөнө буюу 29-ний 20 цагаас 9-р сарын 30-ны 20 цаг хүртэлх хугацаанд бол баруун аймагуудын хувьд бол шөнөдөө нутгийнхаа өмнөд хэсгээрээ бага зэргийн цас орно. Өдөртөө бол цас бол орохгүй. Төвийн бүсийн хувьд бол шөнөдөө ихэнх нутгаараа өдөртөө бол нутгийнхаа зүүн хэсгээр хур тунц орох ийм ерөнхий төлөвтэй байгаа. Зүүн аймагуудын хувьд бол шөнөдөө нутгийнхаа баруун хэсгээрээ өдөртөө бол зарим газараараа хур тунцтай байх нь. Говийн бүсийн хувьд бол өнөө шөнөдөө болон маргааш өдөртөө бол зарим газараараа мөн хур тунц орох ерөнхий төлөв бол гарч ирсэн байгаамаа. За агаарын температурын хувьд бол баруун аймагуудын нутгаар бол хүйтэрсэн. Алтай хангаан уулархын нутгаараа 6-аас 11 градус хүйтэн хонно. За Алтай өвөргөөр шөнөдөө 4-өөс 9 градус дулаан. За бусад нутгаараа бол 2-оос 7 градус хүйтэн хонно гэсэн ийм ерөнхий төлөвтэй. За та бүхэн бас харж байгаа бах цэнхэр өнгөрөөд өгсөн байдалтай газрууд бол нэлээд хүйтэн буюу сэрүүхэн хонох газруудыг бол харуулж байгаа. Төвийн бүсийн хувьд мөн хүйтэрч уулархаг нутгаараа 6-аас 11 градус хүйтэн. За үлдсэн буюу ихэнх төвийн бүс нутгаараа 4 градус хүйтнээс 1 градус дулаан. За цошир хүйтэрч хонох ийм ерөнхий төлөвтэй байна. Зүүн аймагуудын хувьд мөн ихэнх нутгаараа 3-аас 8 градус дулаан хонох төлөвтэй байгаамаа. Говийн бүсийн хувьд бол Дорногов аймгийн нутгаараа 3-аас 8 градус, за бусад нутгаараа 0-аас 5 градус дулаан хонох ерөнхий төлөвтэй. За тэгэхээр бол баруун болон төв зүүн нутгаараа нэлээд хүйтэрч, ялангуяа төвийн бүсийн газар тариалангийн бүс нутгаараа нэлээд хүйтэн хонно шүү гэдгийг үзэгчтэй анхааруулах нь зүйтэй баг. За өдрийн температур бол мөн баруун аймагуудын нутгаараа хүйтэрч орж ирсэн байдалтай. Өдөртөө ихэнх хэсгээрээ 7-аас 12 градус дулаан байх нь. Төвийн бүсийн хувьд бол ихэнх бүс нутгаараа 4-өөс 9 градус дулаан. Зүүн аймагуудын нутгаараа мөн бүх нутгаараа хүйтэрч орж ирнэ. 6-аас 11 градусын хооронд температур хэлбэлцэх бол говийн бүс нутгаараа 4-өөс 9 градус дулаан байх ерөнхий төлөвтэй байгаамаа. За салхи шуурганы хувьд ч гэсэндээ мөн бас зарим үе салхины хурд бол ихсгээр харагдаж байгаа. Баруун аймагуудын хувьд бол зарим газараар төр зур секундэд 16-аас 18 м хүртлээр ширүүсэн. Төвийн бүсийн хувьд бас 16-аас 18 м хүртлээр ширүүсээ шөндөө цөөлөн шуурах шуурна гэж прогноз гарч ирсэн байгаа бол зүүн аймагуудын хувьд мөн зарим үед 16-аас 18 м хүртлээр ширүүсэн. Говийн бүсийн хувьд бол 6-аас 11 м/с салхитай төр зур салхины хурд 18-аас 20 м хүртлээр ширүүсэх ийм ерөнхий төлөвтэй байгаамаа. За товчхондоо бол орон нутгийн хувьд бол цагаарын байдал нэлээд таалмж муутай өнөө шөнө болон өдөр бол ялангуяа маргааш өдрийн хувьд бол болж өнгөрөх ерөнхий төлөвтэй байна. За нийслэл Улаанбаатар хотын тухайд аваад үзэх юм бол үйл шин. За шөнөдөө бол хур тунц орох төлөвтэй байгаа. За өдөртөө бол хур тунц орохгүй. За гэхдээ нэлээд үйлрэх өдөр бол болж өнгөрөн. За өнөөдөр 13 градус дулаан байсан бол маргааш хүйтэрч өдөртөө 6 градус дулаан байх нь. 7 сарын 1-ний өдөр 11, 10 сарын 2-ны өдөр 12 градус дулаан үйлрэх өдрүүд өргөжлөн. За өнөө шөнөдөө мөн нийслэлийн ойр орчмоор хасах градус руугаа орж хонох төлөвтэй байгаа бол Дархан уул аймгийн хувьд маргааш үйлрэх 9 градус, 10 дугаар сарын 1-ний өдөр 10, 10 дугаар сарын 2-ны өдөр 13 градус байх бол Эрдэнэ хотын хувьд мөн маргааш нэлээд сэрүүхэн болж орж ирнэ. Өнөө шөнөдөө бага зэргийн хур тунцтай 3 градус хүйтэн байх бол 9 дугаар сарын 30-ны өдөр буюу маргааш 5 градус дулаан, 10 дугаар сарын 1-ний өдөр 9 градус, 10 дугаар сарын 2-ны өдөр бол 12 градус дулаан байх ийм ерөнхий төлөв гарч ирсэн байгаамаа. За та бүхэндээ мэдээний ихэнд хэлсэн мэдээг ахаад хэлье. Өнөө шөнөдөө болон маргааш өдөртөө Монгол орны ихэнх нутгаараа нойтон цас, зарим газараараа цас орж температурын хувьд бол нэлээд хүйтэрч салхи шуургатай байна шүү гэдгийг та бүхэндээ цагуур орчин шинжилгээний газраас анхааруулж байна.